За өнөөдөр хинхний анх удаа ирж байгаа юм сайн. За өнөөдөр ямар хичээл сонсох гээд ирж байгаа лээ? Сэдвийн юу лээ? За юу сонсох гэж ирж байгаа мэдчихлээ аа гэнэ. Зарим нь одоо видеогоо ирж идэв шүү дээ. Яах гээд ирсэн юм бэ? За. Аав ээжтэйгээ хэрэлдэж байгаагүй юм байна уу? Алсчихсан юм зү ер нь. Зүг шүү дээ. За. Энэ би нэг хүүхд хүмүүжүүлэх тухай юу оруулахгүй юу? Хичээл оруулахгүй юу? Дэмэж хар гэдэг. Тэгсэн чинь за тэр хүүхэд хүмүүжүүлэхээс гадна бас нөгөө эцэг эхтэйгээ тогтоосон холбоо дандаа асуудалтай болчиход идэг. Насан туршид тэгэхээр бид нар за ялангуяа одоо 18 нас 20 наснаас дээшигээ болоод ирэхээр бүр их гэрийнхэнтэйгээ ойлголцож чадхаа байгаад ирдэг. Өөртөө яг нэг жоохон томроод ирнэ штэ. Жоохон бие дааны зодуу шимтүүлэхгүй болоод ирэхээрээ эцэг эхтэй бүр их ойлголцож чадахгүй болоод ирдэг. Өмнө ч яг аргагүй ирэхэд нэг гэрээсээ хөөгдчихгүй юмсан ч гэдэм үү. За аав ээж намайг ирээд аягүй бол зодон ална гэсэн айдсаас болоод эцэг эхтэйгээ бас тэгж зөрөлдөж чадахгүй ингээд харагдаад байдаг. Тэгэнгүүтээ өөртөө том болоод ирэнгүүтээ эцэг эхтэй бүр хэрэлдээд наануу цаанаа болоо. Тэгээ нөгөө ээж аав нар нь хүүхдтэйгээ ойлголцоо болоод ирэхээр буруу өсгсөн бүхэн хүзүүнээс хатуу гэл. Биеийн төрүүлэхээс бодлын төрүүлэхгүй юм даа гэл 960 болно шүү дээ. За тэгээ яагаад эцэг эхтэйгээ бид нэр ойлголцож чадхаа болцсон ингээд судлаад үзсэн чинь бид нар өөрөөр орчинд амьдарсан хүмүүс байгаад аахгүй юу? Бидний эцэг гэх үйл яг социалист нэг амьдарсан. Тэгээд тэгсэн чинь тэр нийгмээс гараад ардчилсан одоо нийгэм буюу зах зээлд ингээд бид нар ингээд шилжээд ороод ирсэн чинь үзэл бодол ингээд сүүлийн үед 90 оноос хойш төрсэн хүмүүс үзэл бодол нь шал өөр болоод ирсэн. Тэгэл эцэг эхүүд болохоор яг нэг тийм хүүхдүүдтэйгээ бидний ялангуяа эцэг эхчүүд яаж хүүхдүүдтэйгээ харьцаж чинь гэхээр их тийм диктатурны маягаар харьцдаг дандаа. За чи тэг ерөөсөө ингэж болохгүй тэгж болохгүй онц сур хаагур дэмэд тэнэт байгаа дэмэд тэнч болохгүй өгөнд ор гэрээ цэвэрл дүүгээ хар ингэдэг гэл дандаа ингэ дээрээс ингэ захирангуугаар ингэж харьцаж байсан. Гэтэл бидний мөн чанар болохоор ерөөсөө эцэг их дээр ч гэдэг юм уу хүүхэдэнд доорч гэдэг юм ах нь илүү ч гэдэг юм уу дүү нь илүү ч гэх юм уу яг тэр энэ сэтгэл дотроо мэдэрч байгаа тэр хүнийх нь буюу сүнсний мөн чанарт болохоор тийм юм ерөөсөө байдгүй. Зүгээр л бид нар нэг нь арай хэдэн жилийн өмнө ингээд төрүүлээд төрсөн, нэг нь хэдэн жилийн хойно төрсөн гэдгээрээ л ялгаатай түүнээсш бусад талаараа бол энэ илүү дээр, энэ илүү доор төрүүлж одоо төрснөөрөө буюу биднээс ах ихч бидний одоо ээж аав гэдэг утгаараа л заавал үгэнд нь ороод заавал маш их хүндтгэл тэнгуүтээ ээж аав нар гэдэг утгаараа би ээж аав юм чинь хүүхдүүдээ одоо яах нь миний ирэх гэсэн тийм хэтэрхийх дээрээс харьцаа харилцаа маань хамгийн гол бидний маргалдах шалтгаан болдог. Гэтэл бидний дотоод мөн чанар тийм байхгүй. Яг одоо энэ амьдрал бугаал ирэхээр яадаг гэхээр эцэг гэхээ хүндэл ээж аах нь чи заавал өгөнд орч гэх юм уу ахмад настай хүний хүндэл ингээд тэгээд уул гой сургаалтай мэдээж. Гэтэ энэ сургаал бол одоо цагт бол тохирохгүй. Хуучин цагт бол яалтчгүй нөгөө нэг урт наслсан гэдэг утгаараа маш их тийм ухааныг монголчууд бидний өгдөөс маш их ухааныг өөртөө ингэж өвлөж авч ингэж амьдралын тэр хэцүү нөхцөл шаардлаганд амьд үлдээд тэсвэд гараад ирсэн хүмүүсийг бол яалтчгүй л одоо хүндлэх ихэнх хүмүүсийг бол хүндлэх бол шаардлагатай байсан. Гэтэл одоо тийм биш. Одоо болохоор хүн ер нь тэнэг байвал хөгшрөөд ямар болдог вэ гэхээр хөгшин тэнэг болдог гэдэг үг байгаа шүү дээ. Facebook дээр байдаг тийм. Нас нэмлээ гэхээр тэр хүн ухаантай болчихгүй тийм нийгэмд амьдарч байгаа хгүй. Хуучин цагт бол яалтчгүй ухаантай байж ич, буур сүртэй байж ич тийм ээ. Өвлөгдөх өвгтөө тийм ухаалаг байж ич тэр сайхан насалдаг байсан. Тэгэл одоо зүгээр л нэг настай тэгсэрнээсээ ярилцаад үзэхээр байгаа байдал ч юм уу. Ерөөсөө нөгөө залуу насныхаа тэр тэнэг байдлаас гараагүй хөтлж байгаа хүмүүс олон байна.
Тэгэхээр нөгөө заавал ахмад настай гэхэл заавал иймт ингээд чи заавал хүндэтгэх ёстой гэсэн дээрээс харьцаад байгаа нь угаасаа бидний тэр зүнсний тэр дотоод мөн чанартай нийцгээ болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр дотроос тийм эсэргүүцэл төрдөг. Ялангуяа тийм зөрүүж шартай хүн байх юм бол бүр их эцэг их тэгээ ч юм агш нартай бүр их зөрөлдөж харцалтна. Яа тэгэхээр тийм хүмүүс чинь ингээд чи миний үгэнд ор ингэдэг гих тусам улам ингээд шазуурдууд бүр илүү сэргээр нь хиймээс санагддаг. За сүүлийн үед тийм мөн чанартай ч юм уу тийм зан аштай хүүхдүүд маш их төрж байгаа. За тэр хүүхдүүдтэй бид нэр хуучин цагийн аргаар ч юм уу хуучны аргаар дээрээс нь ингээд захирах тушаах маягаар харьцах юм бол ер нь бол тэр харьцаа бол тохирохгүй. Хүмүүжлийн арга тэр бол тохирохгүй. За тэгэхээр бид нар яагаад эцэг гэхээ ойлгох хэрэгтэй? Яагаад эцэг гэхээс болоод маш их драма бид нар суудсан гэсэн чинь гэр бүл дотроо ялангуяа бид нар хамгийн ойр дотны хүмүүсээсээ маш их тийм сэтгэлийн шарах амархан авдаг. Хүлээлт ихтэй байдаг хгүй. Энэ хүн намайг ойлгоно, энэ хүн намайг хайрлана гэсэн бүрэн дүүрэн итгэлтэйгээр хүүхэд өсч ториндог. Баг байхад миний одоо хамгийн их халамжт хүн намайг хамгийн их ойлгох хүн, намайг хамгийн их хайрлах хүн бидний эцэг гэх гэсэн итгэлтэйгээр хүүхдүүд өсдөг. Гэхдээ эцэг гэх нь ингээд зөрүүлээд өөрийг ингэж улам унтраарч ч юм уу, улам одоо дэвслэгч ч юм уу, эсвэл бусдтай харьцуулаад мяалж гоошдол маш хөөрхөн хүндээ зан гаргаад ирэхээр маш их тийм итгэлээ эвдүүлсэн мэдрэмжийг авдаг. За бид нар бага нас руугаа очих юм бол дандаа л нэг тиймэрхүү юмнаас бол сэтгэлийн шарах тийсэн байдаг. Тэгээд тэр сэтгэлийн шарах нь хийн өгсөн гэсэн чинь угаасаа бага наснд байхад эцэг ихтэйгэл ойрхон байж хамгийн ойр төрлийн хамгийн одоо найдвартай байсан хүмүүс эцэг эхлэв. Тэгэл эцэг ихэл бидний одоо хүүхэд насны травманы гол эзнүүд байдаг. За дараагаар нь тэр багш одоо юу гэдэг сургууль хүмүүжүүлэгчд гээд ороод явна. Тэгэхээр та нар тийм байдаг уу? Ер нь яг ингээд өөртөө насан туршил гэсэн чинь хамгийн их тэр сэтгэлийн траума авсан хүнийг ингээд харахаар ингээд дотроос уур хүрээд идэв шүү дээ. Тийм. Эцний нүүн гэр бүл эцэг байсан ч гэсэндээ одоо маш гоё тийм харьцаатай гэр бүлүүд байгалах л та. Гэхдээ ихэнх хүмүүс одоо 10 хүний 8 гэх юм уу дандаа тийм трауматай өссөн байгаа байхгүй юу гэр бүлээ. Тэгээд өөрийг нь тэгж багаас нь ингэж сэтгэл санааны бие махбодын ингээд дарамтанд ор өсгцэн хүний хичнээн миний одоо төрсэн эцэг их байлаа ч гэсэндээ би тийм эцэг ихтэй өссөн бол томорхоор цаанаас ингээд хажууд нь байхаа сэлж ярьж байгаа нь хүртэл ингээд бүр дотроос ингээд ураад байгаа юм шиг мэдрэмж төр нэг тийм өс маягийн үлдсэн байт юм шиг л хүнд. Гэхдээ бид нар дотоод тэр ёс суртахуун гэдэг юмтайгаа маш их тэмцэлддэг. Энд чинь миний ээж аав шүү дээ. Би ээж аваагаа хайрлах ёстой, хүндлэх ёстой. Ингээд миний төлөөл гэж явж байгаа хүмүүс гэсэн хэрнээсээ яг ингээд нэг гэрт удаан байгаал за 20 наснаас дээшээ болол нэг гэрт удаан байгаал хамт амьдрал гэхээр хоорондоо ерөнхийдөө хэрэлдээл эхэлдэг. Аюу хэцүү бүр ингээд болоо ингээд тусдаал гарахгүй л ёстой. Болохгүй нийцгээ байччихээ, болохоо байччихээ. Тэгэл аргагүй ирэхэд хамт амьдралстай хэрүүлхийгээ салтан болио гэж тусдаа гардаг юм хөвчлээ. Яг бүх гэр бүлүүд тийм биш баг. Гэхдээ миний ажилласнаар ер нь хөвчлэн дандаа л эцэг эхээсээ авсан янз бүрийн сэтгэлийн шарахтай байдаг хүмүүс. За тэгээд сэтгэлийн шарах авчаараа цаанаасаа тэр шарах нь ингээл тэр шарахын өгсөн хүмүүс тэгээ байгаад хаа шарах нь хөндөгдөөл тэгэл тэр эмзэг сэтгэлийн тэр эмзэг сэтрүүгөө орол баймаа ингээл хэрүүл маргаан гарчих гал. За тэр хэрүүл маргаанасаа болоод би бинийгаа үзэн ядчих гал. Тэгэл уул нь бол их өөрийн холбоотой тийм эцэг өөрийн холбоотой байгаад байдаг боловч тийм асуудал гарч ирэх гэдэг. Та нарын хувьд ямар вэ? Тэргээ хэлэх хүн байна бүгд муух уу? Хүмүүсээс орж ирээд байх асуулт асуухаар өөрсдөө хэлдэг. Яа тэгэхээр нэгт яг уу олон хүмүүс ах чинь би одоо амьдралаа ярихгүй гэсэн үзэлтэй хүмүүс байдаг. Тийм байж болно. Эсвэл хоолойны блогтой байж болно. Шууд сэтгэлээ дэлгээ шууд амьдралаа ярих тийм зоригтой хүн маш ховор байдаг. Миний төсөл төр тийм хүмүүс бол маш ховор иржсэн. Дандаа л аажмаар тасаал нэлээд олон хичээл дээр суусны дараа л өөрсдөө амьдралын тухай ярьдаг. Ярихаараа харин уйлж эхэлдэг. Түүнээс нааш юусоо ингээд бүх сэтгэл зүрх ингээд хаацсан байдаг. Тэгээд одоо миний ярьж байгаа юм сонсохоор нэр тийм байж болох юм да тэгдэг дээ гэд бид нэр тархиараа л толгоогоо л ажиллуулаад сонсож байгаа. Гэхдээ яг зөв сэтгэл рүүгээ буулгаж ирээд миний мэдрэмж сэтгэлд ямар
юу үлдсэн бэ? Сэтгэл маань юу мэдэрч байна? Аав ээжээ бодохоор юу мэдэрч байна? Баа наснаа бодохоор юу мэдэрч байна гэдэг төвшин рүүгээ орохгүй байгаад байдаг. Гэхдээ та нар хэрвээ ийшээгээ одоо зүгээр тархиа ажиллуулах биш, энэ бай газартаа маш хурдан тасаад энэ сэтгэл зүрхээ мэдрэх гээд хичээгээд миний яг ярианаас ургуулад тэр бага насаа хүүхэд байхдаа юу мэдэрдэг гэсэн тэр лүүгээ ингээд урсаад орохоор аяндаа ингэж ярьж хэлмээр санагдана нэрээ би чинь тийм байсан. За аав ээж маань ингэж хийсэн дээ, ах эгч маань ингэж хийсэн дээ. Ингээд би нэг айхтар гомдчихсэн даа ч гэх юм уу. Заавал нэг тийм түүх ер нь бол доор хаяж нэг 2 3 тийм бид нарт хүн цохилт өгсөн түүхүүд байдаг. Тэгээ ялангуяа тэр социалист нийгмийн үед амьдарч исэн хүмүүсийг одоо яаж тархинд кодлж исэн бэ гэхээр сүнс гэж байхгүй, бурхан гэж байхгүй, зүрх сэтгэл гэж байхгүй. Та нар яг л н одоо робот шиг хийх гэсэн ажлыг хийгээл яг ингэ гэсний дагуу л одоо амьдрах ёстой. Зөвшөөрсний дагуу амьдрын зөвшөөрөөгүй юм хийх ёсгүй гэж хүний зүрх сэтгэлийг алж исэн. За тэгээ бидний зүрх сэтгэлийг тэр нийгэмч тэр ойр орчны хүмүүс ингээд блоклцсон байдаг. Тэгээд тийм зүрх сэтгэлийн буюу зүрхэн үрдний блоктой хүмүүс бусдтайгаа яаж харьцах вэ гэхээр ерөөсөө тэг чин сэтгэлээсээ харьцдаг. Дандаа л нэг тийм жижигэр үгээр л харьцдаг. Оо сайн уу, юу байна да гэл ажил нь сайн уу? Сайн гэл дандаа л бид нар жижигэр үгээр эсвэл нэг тийм хүмүүс уулзахаараа нэг иймэрхүү юм ярьдаг та гэсэн юмар л ярьдаг. Түүнээс яг чин сэтгэлээсээ бид нар бие биендээ бас ярихаа болсон. Одоо жижигэрэн биш үгээр гэхээр тухайн үед чи яг одоо чи юу мэдэрч байна? Энэ сэтгэл зүрх тэр хүнийг хараад юу мэдэрч байна? Яг тэр мэдрэмжээ гаргасан үгээ бид нар хэлж чадхаа болцсон байхгүй юу? Ерөөсөө бүх юм ингээ хаагдцсан. Тэгээд жижигрөөгөр халдсаж байгаа л ингээл явчихдаг. Гаднаас нь харахад нэг л их олон найзтай, нэг л их нийгмийн хүрээлэлтэй хүмүүс байгаад байдаг. Яг үүндээ хүмүүс дотроо маш их ганцаардчихдаг. Амьдралаа ярилцах хүн байхгүй, өөрөг нь ойлгох хүн байхгүй, маш их ганцаардчихдаг. Тийм л нийгэм бид нар өсөж байна. Гэтэ сүүлийн үед харьцангуй гайгүй болоод байгаа л да. Нөгөө хүн чинь бас хүнстэй юм байна, зүрх сэтгэлтэй юм байна. Бас хайрлуулах хэрэгтэй юм байна гэдэг мэдснээс хойш бид нэр арай гайгүй ингээд дотоод тийм сэтгэлийн ярианууд ярьдаг болсон. Гэтэл хуучин цагт бол тийм байхгүй байсан учраас одоо өссөн орчноос шалтгаалаад тэр амьдралыг харах өнцгөөсөө шалтгаалаад бид нэр эцэг ихтэйгээ бол ерөөсөө юм дээр одоо санаа нэгдэх тал дээр санаа нэгдэхгүй зүйл нь илүү их болоод байгаа хгүй. Тэрнээсээ болоод янз янзын маргалтай үүсдэг. За хамгийн наазахын маргалтай нь яадаггүй гэхээр биднэрт ингээл захирч тушаагаал гэхээр бид нэр эргүүлээл тэр сөрөг гिचний сөргөөр хариуж эхэлдэг. Би одоо ингээл зүгээр яж хахад л одоо ээж аав маань ирэх чинь бидний амьдралыг ингээл заагаал эхэлдэг. Миний ингээд дотоод сэтгэл энэ хүн хүүхдийн маань ингээд дотоод сэтгэл нь юу мэдэрч байна? Энэ маань яаж байгаа бол гэсэн ямар ч бодлогоогоор зүгээр л маш их шүүмжийг урсгаж эхэлдэг. Өө чи л угаасаа чадахгүй, чи л бүтэхгүй штэ. Чи угаасаа арчаагүй штэ. Чиний энэ ингэж юусэн ямар юм бэ гэмгээл маш тийм хэрцгий бүдүүлэн үгсээр би бинтэйгээ харьцдаг. Ялангуяа нэг гэр бүлийнхээ хоорондоо яа тэгэхээр за энэ угаасаа энэ хаа холт тийм энийг угаасаа би багаас нь л мэдхийн чимтэй яаж чарсан яа гэсэн сэтгэхүүгээр би бинтэйгээ харьцдаг. Тэр зүрх сэтгэлийн мэдрэгч юмгүйгээр зүгээр шууд ингээл өө чи угаасаа арчаагүй штэ, чи энийг хийхгүй яасан, чи ингэхгүй яасан, тэхгүй яасан ингээл маш их тийм шүүмжээр харьцаж эхлэхээр цаанаасаа ингээд миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна гэл маш их тийм уурлах мэдрэмж төрөөл хоорондоо ингээл эцэг их хүүхдүүдтэйгээ ингээл хоорондоо юусэн байнгын маргаантай амьд. За энэ нь болохоор ялангуяа энэ барууны кинон дээр иймэрхүү маш их гардаг шүү дээ бид нар үзэж яах тий. Одоо сүүл рүүгөө бүр нөгөө манай монголчууд бас харьцангуй гайгүй. Барууныхан чинь болохоор сүүл рүүгөө бүр эцэг ихээ зүгээр нэрээр нь л ингээл дуудаад тусчдаг. Ерөөсөө ингээд таама гэсэн хүндлэн үг байхгүй шүү дээ бид нар чинь. Ерөөсөө ингээд нэрээр нь л дуудчихын эсвэл та гэдэг байгаа мэдтгүү, чи гэдэг байгаа мэдтгүү тэгэл харьцан очдог ерөөс. Тэгээд би бас би хувь та ч гэсэн хувь хүн гэдэг нь маш их тийм юу яатсан хөгжсөн учраас ерөөсөө л ингээд бага наснаас эхлээл хоорондоо ингээд ойлголцох харьцалтай л ингээд болчихдог ерөөс. Бид нар бол яг хуу бас нөгөө ёс заншлаа авч явна гэдэг утгаараа арай гайгүй. Гэхдээ ер нь сүүлийн үед бол ер нь бол чи бидэрэл тулчих гэдэг ахмад бас хүмүүстэй харьцахтай. За яа чи та нар чама байна уу? Зүгээр л юусаа бодлоо л юм. Юусаа бодлоо. Ерөөс наснаас ойр чинь гоцгоо гарч. Харин тийм. Ерөөсө жоох хүүхдүүдийг тийм эмзэг зүрх сэтгэлтэй гэдгийг мэддэггүй байхгүй. Өөртөө хүүхдээ байхдаа ямар байсан гэдгийг мартцсан.
Тэнгүүтэл энэ хүүхэд юм чинь хүүхдүүдийг угаасаа загнаж мангиж өсгөн гэсэн бодолтойгоор өсгчтэй. Тэгэл тэр хүүхдүүдийн тэр зүрх сэтгэл маш эмзэг. Тэгэл эцэг их юм ингээд бусдтай харьцуулаад эсвэл маш их зүйлийг шаардаад ерөөсөө тэр хүүхдийн тэр дотоод тэр сэтгэл зүрх нь юу мэдэрч байгааг нь ерөөсөө тэрийг ярилцахгүй тоохгүй. Тэгэл бид нэр чинь баг байхад тэгэл онцор хаагур дэмэдээд байгаастай чам шиг өстэй ийм хүүхдтэй харсангүй гэл байнгын доош нь хэлгүүлэл байнгын ингээд муулуулаад байнгын эсэргүүцэл донд байгаа л өсчөөрөө тэгээ тэр чамаг ээж аав минь надад өгсөн штэ гэдэг тэр сэтгэл маань ингээд өндөгдөөд байдаг учраас томроод ёстой нөгөө нэг бие даагаад эхэлчихдэг учраас одоо хэрүүлээ хийхээс өөр аргагүй байдалд ордог. Тэ. Эсвэл үндэ тэгээд эсвэл яг тийм юм шиг хэлцээр байсан. Тэ. Нэг бол хэрүүл хийгээл байгаад байдаг. Гэхдээ ингээл насан туршил гэхээр уус эцэг ихтэйг таарах болчлоо. Эцэг ихтэйг таарахгүй. Явъя ч тийм үү. Одоо тустаал гараа яшиг. Эсвэл тэр дотор байранд очиж байдаг ч юм уу. Тустай байр хөсөлдөг ч юм уу. Өстой таарахгүй. Тэгээл ерөөсөн аль бие бинийг ойлгохгүй л эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ явж аж хамгийн гол буруут нь бол тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн эцэг ихтлээ. Хүүхэд байхад нь анзаарахгүй хүүхэд байхад нь ямар ч аргаар хамаагүй сүрдүүлэг хийж байгаа л өгөндөө оруулжсэн. Тэр насан турсан хүнийг ч одоо яаж өгөндөө оруулахад хэцүү болно шүү дээ. Хэцүү болчихно. Тэгээд хоорондоо ойлголцохгүй болоод ирнэ. Уул нь бол бид нар тэр өсгөж байгаа өөрсдийнхөө тэр өөр хүүхдүүдтэйгээ яг тэр бас адилхан хүндэтгэлтэй харьцаад миний хүүхэд болж төрсөн ч гэсэндээ би ээж аав ч гэсэн тий тэглээгээд би энэ одоо хүүхдээсээ өөрөө би мундаг илүү гэсэн үг биш. Зүгээр л надад амьдралын л туршлага илүү байгаа. Түүнээс биш яг тэр дотоод мөн чанар сүнснийхээ түвшинд аваад ирэх юм бол надаас ч илүү сүнсний тэр чадвар өгдөлтэй, надаас ч илүү ухаантай хүүхдүүд биднээс гарцсан байдаг байхгүй уул нь. Яг нь миний нэг давуу тал нь миний энэ нэг арай илүү олон юмс илээсэн гэсэндээ нэг амьдралын л нэг туршлага байгаа. Түүнээс биш тэглээгээ би одоо сүүлийн одоо төрүүлж өсгөж байгаа хүүхдээсээ би илүү би бүхнийг мэднэ. Энэ угаасаа миний өгөнд орох ёстой гэсэн тийм дээрээс харьцаатайгаа байх юм бол эргээгээд тэр үүлийн үргээд байгаа ш тийм ээ. Бид нэр хүүхдтэйгээ багаас нь яаж зүрх сэтгэлгүй юм шиг хандаж харьцаж байсан. Эргээгээд үүлийн үр нь яаж ирдэг гэхээр хүүхдүүд маань томроод яг тэр харьцааг хариу барьж харьцдаг. Гэтэл намайг одоо багаас нь ингээд хайрлаад ойлгоод маш гоё харьцаатай гэр бүл төссөн бол би илүү эцэг эхээ хайрлаж, илүү эцэг эхээ ачлах сэтгэл цаанаас л төрөх байсан. Гэтэл яагаад эцэг эхээ ачлах нь бойтгоо бүр цухтаагаад бушуухан хол очиж амьдрыг идэв чинь тэр бага наснд нь тэгж л хэрцгий хандсан байгаа байхгүй. Тэр зүрх сэтгэлтэй. Тэгэл муу ачлах мачлах хэвээр ачлан гэвэл нэг мөнгө олдог бол нэг хідэн төгрөгийн шилжилжэл ээжийг л хүүхдүүд тэгдэж ш. Одоо томроод ирэхээрээ гэтэл тэр нас өндөр болсон ээж аав тэр хайр халамж тий хажууд нь байх хүн ойлгох хүн хэрэг болоод идэг. Гэтэл хүүхдүүд нь ингээл гадагшаа дутгаш явчихдаг хол амьдрал. Тэгээл нэг хаяада нэг сардаа нэг хуцаар ирчвал юу хэрэг болж ин яаж нээж ингээл нэг мөнгөө л шилжүүлчихдэг. Гэтэл мөнгөөр тэгж эцэг гэхэд эцэгч гэдэг чинь хамгийн тийм харгас хүүтэн хүндээ харьцаахгүй. Мөнгөний л хүч тэгэл тулаа гэдэг чинь хамгийн хүүтэн харьцаа. Хамгийн хүүтэн харьцаа. Тэр нөгөө кинонууд байдаг шүү дээ нэг баян хүнтэй сууц эхнэрүүдийн тухай. Тэгэл нөхөр нь бол ерөөсөн мөнгөөр ингээл дутаахгүй хамаг юм бэлдээлээдэг. Гэхдээ эхнэрээ хайрладаг. Тэгээд тэр эмэгтэй юугаарч дутахгүй баян тансаг хангалуун амьдраад байгаа юмсээ маш их сэтгэлийн зовлонтой амьдраад. Яг тэрнтэй адилхан өөр хүүхдүүдийн тэр хайр халамж тэр гэр бүлийн сайхан халуун дулаан мэдрэмжийг ингээд хүсээд байхад хүүхдүүд нь өөрт нь олдохгүй мөнгө л явуулдаг. Тэгээд өөрийг нь ойлгох өөртөө найрлцах тэр өөр хүүхдүүдгүй болчихно гэхээр маш тийм юу бас тийм өрөвдөлтөө ч юм тий. Наар чи сэрүүхэн маань бисээ цонхож байгаа юм зүгээр нэ. Тийм хүмжил байгаа шүү. Хүүхдээ баттаа гарсан зүйлийг томд нь одоо өөртөө л ирчих юм шүү дээ. Тийм шүү дээ. Карма. Яаж харьцаж, яаж ойлголцсон, яаж цаг гаргажсэн мэн нэгийг л юм. Бид нар одоо хүүхдүүдтэй цаг гаргахгүй ажил мөнгө гээл яваад байвал бид нарыг ингээл яг тэтэртэй гарах насан дээр за амьдралынхаа хийдэг юм хийчлээ.
гэр бүлтэйгээ сайхан бай, амьдралын тэр ад жаргалтай сайхан үе рүүгээ очие гэхээр хүүхдүүд ч олдохгүй мөнгө гээл явах байхгүй юу. Гэтэл бид нар яадгүй гэхээр тэр хайр халамжийг хүсээд идэх хүүхдүүд нь өөрсдөө тоохгүй хахаар гомдолж эхэлдэг те. Өстой нэр үр хүүхэд гаргасны хэрэг алгаа хөлийг минь насны эцэст хөлийг минь хүчих хүүхэд надад өстой үлдэхгүй байна гэж уурлаад идэг. Гэтэл өөрт нь тэгж хандах тэр үлийн өрөө бүтээсэн л байгаа байхгүй юу. Гэтэл хүүхдүүдтэйгээ маш гоё тэр тутам харьцаатай сэтгэлд нь тийм гэрэл асаасан дурсамжууд үлдээсэн байсан бол эцэг ихээ хөшөрсөн гэсэн тэгж нэг орхиж аваад тэгэж нэг холдоол яагаад байхгүй л уулна. Нөгөө ээж минь аав минь өстой гээл явж явах би суул. Гэтэл хүн ингээд ялангуяа залуу насны дээр их алдна. Дөнгөж 20 гараад 20 эдтэй юмны учир мэдэхгүй байхдаа хүүхдтэй болчтой. За тэгэл хүүхдээ яаж өсгөө мэдэхгүй, хүүхдүүдтэйгээ яаж харьцаа мэдэхгүй, ажил мөнгө гээл алга болчихно. Өглөө гараад орой ирнэ. Цэцэрлэг рүү аваад шидчихийгээл орой нэг цэцэрлэгээс наваад нэг ядарч байгаа нэг утсаа ухаал зургтаа үзэж байгаа нэрөөсөө тийш хүүхдүүдтэйгээ тоглох, хүүхдүүдтэйгээ харьцах яаж юм чинь ямар ч тийм харьцаатай байхгүй. Тэгээд томроод яг тэр гаргадаг хүүхдүүд нь. Гэтэл би одоо ингээл зүгээр нэг хэдэн нас үлээ 8-аас 18 насны хүүхдүүдэд нэг л одоо хичээл орж үзсэн. Тэгээд тэр хичээл орсны дараа аягүй тийм хэцүү байсан л та. Уул нь бол эцэг эхүүд нь туслахаа сонирхдог. Өөртөө ажилдаг байраа эцэг эхүүдтэй хүүхдүүд ирж байгаа уулна. Гэсэн хэдиж айл хэдийнэ болгоглогдоод эхэлсэн гэсэн. Хүүхдүүд тэрнээсээ айл хэдийнэ болгоглогдоод эхэлсэн. Юмаа сайн ярьж чадахгүй. Тэгэл юм асуухаар ингээл доошоо хараад өөртөө ямар ч итгэл авахгүй ингээл тийм ингээл доошоо хараад нүдэн гүлцэл ерөөс ямар ч тийм хүүхдийн тэр цогж авах итгэл юу ч байхгүй. Аягүй хэцүү. Тэг яг бүр нэг 8-9 өстой настай хүүхдүүд нь ингээд явах ганц хоёр юм яриад байгаа. Тэгэл 10-аас дээш настай хүүхдүүд нь бүгд болгоглогдсон. Яасан гэвэл ээж аав нь харьцдаг. Хичээл ном гээл одоо хүүхдүүдийг маш их тийм хичээлээр дарамтлж штэ. Өглөө гараад орой 6 цаг хүртэл би оюутан багтаал тэгж сурдаг байсан. Тэгтээ маш их ачаалттай байсан. Гэтэл одоо дунд ангиас эхлээл хүүхдүүд өглөө 8 хичээл орлоо орой 6 хүртэл ямар нэгэн дуулан зэгц ямар нэгэн тавтлах гэж аал бүр 8-аас орой хүртэл 6 хүртэл 6-7 хүртэл ингэ хичээлтэй. Гэтэл тэр хүүхдэд чинь тэр гэр бүлтэй гоё тоглож наадах, эцэг гэхээр хайрлуулах цаг өдөр тутамд нь хэрэг болоод байгаа. Гэтэл ямар ч тийм цаггүйгээр оронд нь ингээд маш их тийм шахалт хичээл ном гисээр агаад тэр хүүхдүүдийн тэр зүрх сэтгэл нь бүр багасаа болгоглогдож эхэлж байна. Бид нар яг үннийг хэлэхэд зүгээр мөнгө олдог цагаа л болоод тэр цагаа өөр хүүхдүүдтэй гаргachвал ер нь маш хэрэгтэй шүү. Өөр хүүхдүүдтэй би өвлөх хөрөнгө хураана гэж маш их ингээл завгүй ажиллаад байдаг. Тэгээд сүүлд нь ингээд нөгөө нэг өвлүүлж үлдээх хөрөнгө нь одоо бүр инфляцийн үн бүр яаж юм. Гэтэл ингээл насаараа ажилласан өв хөрөнгө нь одоо юу ч биш болол тий өөргөн тэтэр гарахад л ингээл хүүхдүүд нь том болол гэсэн чинь насаараа ажиллаад хураасан тэр өв хөрөнгө нь одоо зүгээр нэг наазахын хүнд олддог ч юм уу тий бүр тийм үнцэнгүй болцсон ш тохиолдол байна. Тэгээд тэр гэр бүлтэйгээ байх тэр гоё цагаа алдчихжээ. Өөр хүүхдүүдтэйгээ сайхан байх, өөр хүүхдүүдтэйгээ тэр сайхан дурсамжийг үлдээх тэр гоё цагаа бид нар мөнгө гэж байгаа шал хэрэггүй юмд алдаад дуусгах чинь. Энийг хүн юусоо ойлгохгүй. Тэгээд орой ажил гэж стресстэй ирээл орой яадгүй гэхээр утсаа авахаар зургтаа үзээс чинь бидний амьдрал юусэн юм л. Юусоо өөртөө ч анзаарахгүй дандаа л нэг тиймэрхүү л одоо ер нь бол баг дээлх хүмүүсийн амьдрал юм байна дөө. Улаанбаатарт бол тэгэл төгжирч байгаа л орой ирнэ тэгэл тэр амралтын өдрөөр нэг хүүхдүүдтэйгээ нэг гарч орж ийн гэж нэг хоолнд ороод нэг 7 минут өмнө халт орд юм шиг. Гэтэ тэр чинь 7 хоногт нэггүй удаа тэгээл бас нэг амралтын өдрөө хүртэл зүгээр амарч чадахгүй байнга ажиллаа бодоол нэг утас муцтай оролцдог юм. Юус тийм гоё ад жаргалтай амьдарч чадахгүй байгаа байхгүй бид нар. Хэцүү. Одоо цагийн юм бол тийм байна. За хуучин цагт бидний эцэг эхийн насны үед бол социалист нийгэм бол бидний тэр зүрх сэтгэлийг маш их дарж байсан. Одоо маш их тийм хүчирхийлэлтэй тэр сэтгэл санааны болон бие махбодын маш их тийм хүчирхийлэлтэй үе байлаа. Тэгээ тэрнээс болоод маш их тийм хүүхэд насны сэтгэл зүйн гэмтлийг бид нар бас
авлаа. Тэгээд ер нь бол хүүхэд насны гэмтэлгүй хүн гэж байхгүй, бүгдээрээ л тодорхой хэмжээний гэмтэлтэй байв. Тийм үү? Би худлаа яриад байна уу? Та нар ингээд дуугаад гарч ирээд. Юу зэрэг аргаас ялхаас. Аргаас ялхаас тий. Тэгээд бид нар бага насндаа яг яаж өссөн, бидний эцэг их бид нартай яг яаж харьцаж байсан, яг тэр зангаа ухамсаргүйгээр хүүхдүүдтэй гаргах гэдэг. Одоо яадгийн манай ээж аав намайг ингээд баг байхад гүлэг авахыг ингээд ерөөсөө ингээд юу яадаг зөвшөөрдөг байсан. Гэртээ гүлэг тийжих зөвшөөрдөг байсан. Би бол хүүхдүүдтэй гүлэг тийжих юм зөвшөөрнө гэж бодож өөрөө эцэг их болонготой юун гүлэг гэртээ тийжих үгүй гэл яг тэр зангаа гаргаж өгч байгаа. Яадгийн далд ухамсар цууцсан юм чи. Яг тэгсэн чи уул нь би эцэг их хүн болохгүй гэж бодсон. Яачгүй болчиход шүүгээл бийждэг байхгүй. Яг далд ухамсар цууцсан юм бол бидний эргүүлж гаргаж байгаа шүү дээ. Тэгээд өөрөөсөө нэг л мэдээ тийм хүмүүс болсон байт юм да. Яг танихгүй хүмүүс яг дөнгөж танилцаад удаагүй ч юм уу танихгүй хүмүүсийг хооронд нь байлгахад арай нэг арга учраа олоод ингээд байлжиж болно. Гэтэл бүр ингээд бага наснаасаа ингээд зууралдсан. Бие биендээ аль хэдийнэ бие биенийхээ зүрх сэтгэлийг шархлуулсан. Аль хэдийнэ бие биендээ трама өгсөн. Тэр хүмүүстэйгээ байхад бол юм л хэрэлдчих гээл, юм л санал зөрөлдөөл тийм байдаг. Ялангуяа нэг зүрх сэтгэлийнхэн тэр шархан анж өгөхгүй улам хөндөгдөөд байдаг учраас. Уул нь ингээл зүгээр л нөгөө нэг харьцдаг шиг л харьцаж байгаа шүү бид нэр ээж аавтаа. Тэгэл ээж аав нөгөө дахиад нөгөө нэг жоохон дарах гэсэн зангаа эсвэл дахиад нөгөө харьцуулдаг доош нь хийх зангаа гаргаал ирэнгүү шууд ингээл дотроос хамаг ингээл хөтлөө юу яриад байгаа та мэдт юм уу би мэдт юм битгий миний амьдралыг заагаад тэгэл шууд уур хурж эхэлнэ. Зүгээр ганц хэлсэн үгнээс нахуулаад шарах ингэж маш хурдан хөндөгддөг. Тэгэл өрсөг оруулчин дөрвөлжин хэрүүл болдог. Яадар хэрүүл ийм амархан болоод байгаа юм гэхээр бага насныхан тэр гомдол нь арилаагүй л ахгүй юу? Тэгээд бид нэр угаасаа гомдооцсон намайг гомдооцсон би тэр хүнээс ингээд уучлаагүй тэр гомдол нь тайлагдаагүй тэрнээсээ тэр хүнийг ингээд царайг харахаас ингээд дургу хүрнэ шүү дээ. Ста намайг тэгж гомдоосон гэдэг энэ ста нэрэ гэл нэгэнт л ингээд дургу болсон дургу болоо тэр гомдол тэр шарах нь анаагүй тэгээл ахяал нөгөө харьцааны үргэлжлэх гэхээр улам л ингээд төглөөл эсвэл уур хүрээл тэгээд идэг. Тэгэл гэртээ гэр оронд л ер нь тэр хүний сэтгэл доторх юу вэ гэдэг нь гэр орны харьцаан дээр маш хил тод харагддаг. Ингээд бид нар яг танихгүй хүмүүстэй ч юм уу гудамжинд ахтай бид нар өөрсдийнхөө зан ашиг ингээд бариад яваад чадна. Гэхдээ яг гэртээ бол өөрсдөө барьж авах хэцүү. Бидний хамгийн тийм сэтгэл дотор ойр байдаг хүмүүстэйгээ хамт. Ялангуяа бүр сэтгэлийн минь маш эмзэглүүлэхэд бэлэн хүмүүстэйгээ хамт байж хад ер нь бол янз янзын галзуу хувирал биднэрт гаргадаг. За эцэг эхийн хувьд бол тийм байна. Дээрэс нь эхнэр нөхрийн хувьд болохоор бие биентэй бүр нэлээд дотн болоод хэдэн жил болцсон оноо бас бие бинийгээ маш их шахарлуулаад амжицсан байдаг. Тэгэл нөгөө шахан хөндөгдөөл нөгөө нэг 5-6 жилийн болсон юм гинт толгоор орж ирэл шахан хөндөгдөөл бас бие биентэйгээ барьцалтаж авчих гал байсан. Нэг шахан хөндөгдөх юм бол тэр нэг дотор нуугдсан тэр юм сэдрэх юм бол ер нь тийм л юм бол. Яагаад гэр бүл тэгж их асуудалтай байгаад яагаад тэг гэр бүлийн хэрүүлэг ингэж их байгаад тангидчих ерөөсөө л юм гэж. Асууж ярих юм байна. Олон жил байж байгаа 2-3 болсон гэсэн. Уулны бид нар ингээд гэр бүлийн амьдралыг мэддэг шнэ. Уул нь чихтэй хэн сайхан аав ээждэг хүн бах юм. Тэ? Та харин ч манай аав ээж хоёроос танаа аав ээж хоёр харин ч гайгүй чамааг ойлгох юм чи ч гэсэн гоё аав ээжтэй юм чихтэй хэн сайхан харьцаатай юм биш нэг үстэй. Үгүй чи өстэй мэдхгүй юм гэл хэлсэн тий. Өстой аав ээж хамтраад байх хэцүү юм. Үгүй гэл чи мэдхгүй юм гэл ярьдаг. Тэр чи яг өмнө л дээ яг тэгэл бага наснд нь эцэг их нь ямар яж томорцсон бас ямар болж өөрчлөгдсөнийг мэдэхгүй шин. Тэ? Харахад нэг л их сайхан ааштай хүмүүсэд гэтэл тэр залуу насн дээр аав ээж нь ямар хэцэг авир гарчсанс бас мэдэхгүй шин. За ингээд тэр сэтгэлийн шарах ингээд биднэрт гүн гүнзгий суудсан байдаг учраас хизээ тэр сэтгэлийн ингээд шарах одоо бүрэн утгаараа идгэж байж бидний эцэг ихтэйгээ сайхан харьцаад эцэг их маань ямар ч зан гаргаж ирсэн гэсэн. За угаасаа ийм зан гаргах юм дөө чаавс гэж хажууд минийгэд байж байгаа байхгүй юу. Миний хувьд бол яг өмнөх яг жилийн өмнө юм байна. Жилийн өмнөөс эхлээд би ер нь айхтар тэгж эцэг ихтэй хэрэглэх байсан.
Яагаад гэхээр би юуг ойлгосон бэ гэхээр хүн эцэг эхээ сонголж төрдөг юм байл л. Бид нэр одоо тэгдэж шүү дээ. Хин намайг төрүүл гэсэн юм. Яагаад ингэ эцэг эхтэй болчтой вэ? Хин намайг төрүүл гэсэн юм. Тийм байдаг. Гэтэл бид нэр өөрсдөө төрөл авахаас өмнө энэ хувилгаан дээр орохоос өмнө бид нэр өөрсдөө эцэг эхээ сонгоод төрсөн байдаг. Энэ тууллыг би туулнаа. Энэ эцэг эхтэр би өснө. Ийм амьдралын зам гэдэг бүх юмаа сонгоод төрсэн байдаг учраас бид нар бол тэр сонгосон эцэг эхээ голох бол шалтгаан байхгүй юм билээ л дээ. Тэгэл угаасаа л энэ тууллыг би туулна. Энэ миний зорилгын нэг хэсэг, амьдралын төлөвлөгөөний нэг хэсэг байсан байна. Би өөрөө энийг ингээд бүртгшөөрсөн байна. Гэрээний төвшөнд хийсэн байна. Тэгээ эцэг эхтэрээ одоо хүүхэд нь үр хүүхэд нь болж мэдлсэн юм байна гэдгээ. Өөрөө би миний хувь тавилан чинь угаасаа л юм би өөрөө сонгосон юм гэдгээ гүн гүнзгий ухамсарласан хойно одоо тэр эцэг эхээс буруу хайхаа болчтiin байлээ. Тэгээл за угаасаа л би ээж аав минь угаасаа л ийм зааштай би энийг мэдсээр байгаа л угаасаа л би сонгосон чинь одоо юуг нь тэгж яах вэ гэж ухамсарлсан чинь дахиж тэгж нэг чин сэтгэлээс уурлаа эцэг эхтэйгээ алцаар өстэй нэ тэр болохоо болцсон зүгээр одоо тэр хуучнаараа ямар авир гардаг яг тэр авираа гаргасан ч гэсэндээ би нэг тоох болц. За угаасаа юм ч дээ зүгээр нэг тэгж сэтгэл рүү орохоо болчтiin билээ. Ухамсарлаад ойлгочвол тэгээд ухамсарлаж ойлгохдоо зэрэгцээ тэр бага насны травманууд бас итгэдэг. Тэгэхгүй бид нар юу ч ухамсарлаж ойлгоогүй нүсээ туслахаар нэг хийгээл эсвэл сэтгэл зүйч төр очоод нөгөө бага нас руугаа очино нөгөө сэтгэлийн шархаа эдгэн уучлан ойлгон гэж суугаад байвал маш удаан хугацаанд үр дүнгээ өгнө. Хамгийн хурдан хугацаанд тэр сэтгэл зүрх эдийг харгуул ухамсарлаж ойлгох гэдэг. Угаасаа ингэж ингэсэн юм бэ штэ. Ийм учраас ийм болцсон юм бэ штэ. За гэд ухамсарлаад ойлгочвол тэр травма, тэр сэтгэлийн шархууд маш хурдан идэгдэг. Ерөнхийдөө бид нэр тэр өөрийнхөө тэр ухамсарлаж ойлгоснороо засчдаг гэсэн үг байхгүй. Өөрийнхөө тэр гацаа төгжээ болоогүй засчдаг. Маш дургуй хугацаанд засчдаг. Олон юм толгоогоо л маш сайн ажиллах хэрэгтэй. Ухамсар гэдэг юм маш сайн ажиллах хэрэгтэй. Хэрэг ухамсарлаг болгон, хэрэг ухаантай болгон тэр хэмжээгээрээ бидний сэтгэлдэх бүх одоо тэр гажиг мажиг юу гэдгийг тэр маа ингээд засарч явчихдаг байна шүү дээ. Засардаг. За сая юу ярих гэж марцчихваа. Танаас ярих юм байна. Ярьж асуух зүйл байна. Тэр нь жоохон удаа шүү дээ. Одоо нэг хэдүүлэг хийх хэцүү гэж байгаа. Ачуул яах болж юм. Юу хийж наалтаа байсан. Юу ч хэлжсэн наалтаа байсан гэдэг чинь өөрөө ухамсарлаад ойлгох хэрэгтэй юм билээ. Би чи эцэг ихээ сонгож төрсөн юм биш. Тийм угаасаа л ийм л байх хэрэгтэй байсан. Энэ хувь тавилан би сонгосон юм байна. Угаасаа л ийм л харт. Би тэгээд энэ харцаанаас өөрөө би юм сурах гад ирсэн байгаа байхгүй юу? Хамгийн гол нь одоо юу л юм бэ л дээ. Дараагийн төвшөнд гараа гэсэн. Тий. Бид нэг амьдралаа ингээл хараад зүгэл идэв штэ. Яах гэж юм төрчөө, яах гэж ингэ гэдгсэн чинь бидний тэр туулах ёстой туулал амьдралаа суралцах ёстой суул одоо сургамжид бүх юм урдаас нөгөө нэг төлөвлөгдсөн зүйл байсан байхгүй юу? Би өөрөө санахгүй байгаа. Гэхдээ миний сүнс хүсээд би өөрөө хүсээд бүх энэ тууллаа, бүх энэ амьдрах газар нөхцлөө би өөртөө ингэж өөрийнхөө сонголтоор ингэж бүтээсэн юм байна. Тэгээд хэцүү хүнд нөхцөлийг одоо сонгох тусмаа илүү их юм сурдаг. Жишээлбэл миний хувьд одоо гэр бүлийн тал дээр маш их тийм одоо үйл өртөө ч юм уу маш их тийм туулалтай адармаатай би замыг сонгосон бол хэрвээ би хүслээрээ сонгосон бол тэр энэ тал дээр илүү их би боловсруулах, мэдлэг авах, илүү их одоо ухаалаг болох, илүү их туршлага хуримтлуулах сонголт байсан байхгүй. Заримдаа хэрвээ чөлөөт сонголтоор биш байсан бол үеийн үрийн програмаар бууж ирдэг. Өөрөө ингэж хүсэхгүй байсан ч гэсэндээ ингэж төрлөөд буучлаа. Гэтэл би одоо тийм үр хөвгтдээ маш муухай харцдаг байсан. Миний гэр бүлийг би одоо сүрүүлэгч хүн байсан бол дараа нь тэр заавал би тэрийг өөрийнхөө тэр ухаарлаар ингэж төлөх хэрэг гардаг. Тэгээд өөрийнхөө ухаарлаар төлөх шаардлага гарсан учраас бас тийм адармаатай гэр бүлд очиод төрөөд авахгүй юу. Гэтэл бүх юм учир шалтгаантай байгаа байхгүй юу. Тэгээд тэр бүх учир шалтгаан зангилаагаа олчих юм бол нэг хүс зангидаал, нэг их шарахтэй гэх ямар ч шаардлага болчихдгоо. За зэм байсан биш. За зок. Тэгэл бүх юм хүлэмж шүрчдэг. Тэгээл тэр травманууд баяртай.
байхгүй. Тэр нь уул хамгийн дөрт арга байхгүй юу? Гэтэл хүмүүс энийг мэдэхгүй өнгөц тал дээр нь л ажиллаад байдаг. За одоо эцэг гэхээ уншлаа ингээд. За зүгээр юм байт юм аа ингээд. Яг гүн рүү норохгүй зөв өнгөц талын засал хийгээд хаар тэр чинь маш их хугацаа авах гэдэг хэсэг. Хүмүүс талаарч шууд одоо тэгэхээр шүнжэнгөө бодогдоод бас шүнээс нэг бодогдсон шүү дээ. Тий. Тэгэл энийг ойлгочихвол манай би одоо дүүгээ ингээд байнга жишээ олж ярих юм. Нөгөө Айнстайныг унссан байна уу? Оошогийн юм дээр Оошо тэр муулан нарсидэн гэдэг найз юм болгон дээр жишээ авч ирдэг байхгүй юу? Мууч болсон сайн ч бас тэр шиг би дандаа дүүгээ дандаа жишээ олж ирдэг аягцсан. Энэ бичлэгийг үзэх юм бол наа халан баяа яаж байгаа юм. Манай дүү бас нөгөө гэр бүлийн маш их драмат өссөн. Тэгээд тэр нь одоо бага наснаас нэхлээ сэтгэлд нь маш их шарахтай. Тэгээ сүүлд хэдэн жилийн өмнө жилээд надад ярьж байгаа хгүй тэрийг манай үеэлдүүлтэй төрсөн биш. Үеэлдэв. Гэтэл би хэлсэн байхгүй чи угаасаа л чи эцэг гэхээ сонгож төрсөн шүү дээ. Эн чинь чиний тавлан байсан юм. Тэгэхээр миний хэлсэн юмыг бол маш их тийм хуцтаар хүлээж авсан. Тэгээ ухамсарлсан. Тэгээд тэр сэтгэлийн шахам ансан гэж аахгүй. Маш түргэн хугацаанд ухамсарлсан. Тэгээд ерөөсөө тэр хуучныг яриад гоншгонхоо болцсон. Нөгөө нэг өөрийгөө тэр дутуугаар мэдрээд гэсэн тэр дутуугийн комплекс байхгүй болчихж байгаа байхгүй. Хэдэн жил тэр 10 хэдэн жил тэр дутуугийн комплекстэй зурлаж байгаа байхгүй. Тэр нөгөө маш их тийм юмар ингээл тэгээд тэр нэг хайр халамж, гэр бүлийн хайр халамж өөртөө тэр үзүүлсэн хатуу зүйлсээс болоод маш их тийм сэтгэлийн шаардтайсэн. Тэгээд энэ угаасаа миний туул байсан мэнэ гэдэг хүлээн зөвшөөрөд ухаарсан чинь ахиж нөгөө сэтгэл зүрхэнд нь гүн шарах болж нөлөөлөхө болчихоо. Тэрийг ухамсарлаад ойлгоцсон. Яагаад тийм одоо жоохон дээр тэгж хүний хэлсэн үг тэгж айхтар нухацтай хүлээж авч ухамсарлаж байгаа гэсэн чинь надад бүр ингээд 200-300% итгэдэг байхгүй юу манай дүү. Тэгээд ихчл угаасаа бүх хэмээг мэдчихэж байгаа үнэн гэл. Тэгээл надаас тэрийг сонсоод маш хурдан хугацаа эдгээс ухамсарлаж ойлгож авсан. Уул нь нас нь бол тийм балчирхан тэрнээсээ тэгж гүнгүү зөв хүлээж авсан. Гэтэл бид нэр эргэлзээд эхлэхээр юмыг хүлээж авч чаддгүй тийм. Үнэн хэлж байгаа ч юм уу, худлаа хэлж байгаа ч юм уу гэлтэй. Энэ юу нь юугаа мэдж ингэж ярьдیں۔ Гэсэн хаалттай сэтгүүгээр хандах юм бол хүн өөртөө авах ёстой тэр гоё юмыг авч чаддгүй. Эргэлзээр агаад хаалт босоор агаад өөртөө одоо хэрэгтэй мэдээлэл хүн ингэ шингээж авч чаддгүй. Хүн болгоод бие биенээс уран суралцах нь байгаа шүү дээ. Тэгэхэд ингээл эргэлзээл энэс жуугаа сурах вэ гэж тийм үү. Эсвэл үн ч юм уу, худлаа ч юм уу гэсэн эргэлзсэн сэтгэлээр хандаад ах юм бол бид нэр тухайн хүмүүснээс суралцах юм авч чаддгүй. Гэтэл 100% сэтгэлээс итгээл ингээл сонсоход хэлсэн ганц өгүүлбэр үгэн тэгж хүнийг өөрчилж байгаа байхгүй юу? Хүнсарт нь тэгж нөлөө оруулж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь тэр драма, тэр шарахыг аних хамгийн тэр юу аргыг бол та нарт хэлж өглөө. Хамгийн хурдан. Гэтэ амархан арга биш л дээ. Маш хурдан хугацаанд ухаантай болно гэдэг чинь хэцүү. Гэтэ та нар ингээд ер нь ухамсарлал ухаантай л байх юм бол энэ сэтгэлийн шарах, энэ драмаудсаа маш хурдан секундын дотор салах боломж байдаг. Гэтэл бас тэр хүртэл чинь маш их юм уншиж судлана, тарих толгоогоо их ажилуулна, их бодно. Их юм одоо суралцах шаардлага гардаг л та. Тэгэхгүй ингээд ер нь жоох өнгөцгөн амьдралын тал дээр ингээд туршлага муутай, ер нь өнгөцгөн одоо юу гэх юм ухамсар жоохон тийм бүрэн үүсэт боловсроогүй байгаа хүн бол шууд ингээл хэлсэн үгийг ойлгоод ухамсарлал өөртөө ам гэвэл бас жоохон хүндрэлтэй. Тэгээ яг ингээд тэр сэтгэлийн шарах драмагаа өнгөц тал дээр нь ажиллах юм бол түрүүний хэлсэнчлэн биднээс маш их цаг хугацаа шаардна, их удаан хугацаанд бид нар өөртөө үзсэн. Хэрвээ ухамсарлаад ойлгочих юм бол ухаантай болчих юм бол маш түргэн хугацаанд бид нар өөртөө юу яах боломжтой. Бүрэн дуран өөрчлөх боломжтой. Тэр Төсөө гэдэг кинонд гардаг шүү дээ. Төсөө дээр бол тэр киноны утга санаан дээр ухамсарл яваад исэн л та тархины дээр ажиллах процент нь ухамсараас шалтгаалan явагдсан. Тэгээд юм ингээд ухамсарынх нь ингээд процент нэмэгдээд эхэлсэн чинь сүүл рүү ер нь сэтгэл хөдлөлгүй болж эхэлж илээ л дээ. Өвдөлтч мэдрэхээ байгаад айцсан ч байхгүй болоод янз бүрийн болж исэн ч гайхаа байгаад тэгээд нэг тийм сэтгэл хөдлөл алдчихаа харж болно тэр кинон дээрээс.
Яг тэрнтэй адилхан бид нар ингээл MRI янз бүрийн болоод сэтгэл санаа савлаад байдаг байсан бол бидний тэр ухамсарын тэр процент нэмэгдэх тусам тэр янз бүр болоо дээшээ доошоо олоо сэтгэл хөдлөл тэр уруудаа дагаа сэтгэл хөдлөл тэр гутралд ороод байгаа сэтгэл хөдлөл маань маш амархан засагддаг. Уул нь бол хамгийн хурдан засагдах арга нь энэ. Тэгээ яг би бол яг тийж удаан хугацаагаар ингээл сэтгэл зүйчиг за одоо ингэж хайлаараа тэгэж ингээрээ ингэж бясалгаараа ингэж хүүхэд нас руугаа очороо гэсэн тийм бол зуралдааныг бол хийж үзээгүй. Тэгээд хүүхдэд санагдаад тийм удаан болох. Тэрний он та нар зүгээр ухаантай болцгоо юм сайн уншиж судалж мэд байнга ажил байнга гэрхаа бай байнга бодлын бясалгал байнга. Тэгээ та нарын тэр тархиа ажилуулах тусам та нарын тэр тархичин илүү их ажиллаад нөгөө нэг 5-6% ашиглаж чаддаг байсан бол 7-8% гэвчлэн тархины чинь процент төсөө явахаар та нар өөрсдийнхөө учрыг гаргалааг болоод тэгээд өөртөө бурхан болоод явдаг юм аа. Тэрийг л ерэн заад түүнээс ш тэгээд цаг хугацаа алдсан зүйл юм бол тийм биш. Тэгээд дараагийн асуулт байна. Тэгээд өсвөр ингээд ихтэй байдаг шүү дээ. Дараагийн удаа яаж бэлтгэхгүй шиг байх вэ гэж байна. Тэгвэл одоо өөрийнхөө байл гэсэн. Хүүхдээ өссөн шиг байгаад өсгөж байна. Тийм. Тэрийг одоо арай өөр яг нэг одоо нэг байл өсгөх гэдэг. Тэгвэл одоо өөрийнхөө байл гэсэн. Бид нэр хараа ерөөсөө өөртөө таньж мэдгээр өөр хүүхдэд таньж мэддэг юм байл л. Өөртөө таньж мэддэг. Өөрийгөө хүмүүжүүлж чадаагүй, өөрийнхөө учрыг олж чадаагүй. Өөрийнхөө сэтгэлийг таньж чадаагүй, өөрсдийнхөө тэр траумаг арилгаж чадаагүй. Тэгэхэд өөртөө бэлэн болоог бүр өөртөө ингээд ядцсан явж дээрээс нь хүүхэд гараад ирэл заа тийм дуус. Тэр хүүхдийн хүмүүжил, тэр хүүхдтэй харьцаа марцаа байхгүй бол. Тэгэл хүүхдэд хүмүүжүүлэх гэж бодож л байгаа л өөртөө л засагч. Тэгээд өөртөө засагдаад тэгэхээр өөрийгөө таньж мэдээд тэгэхээр дагаад хүүхдэйгээ таньж мэдээд эхэлнэ. Өөрийгөө хайрлаад эхлэхээр дагаад хүүхдээ хайрлаад эхэлдэг. Өөртөө зөв харьцаад эхлэхээр дагаад хүүхдтэйгээ зөв харьцаад эхлэх. Ерөөсөө үлгэр дуурайл болчдөг. Тэгэхээр ингээд хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэд шаналаад байгаа ерөөсөө өөртөө л ажиллах хэрэгтэй л байдаг л та. Тэгэл хүүхэд угаасаа эцэг эхийнхээ тэр ааврагаар эцэг эхийнхээ эрчим энергээр тижээгддэг учраас ээж аав нь эрчим энерги өсөөд ирэхээр хүссэн хүсээгүй хүүхдээ эрчим бүх талаараа өсөөд ирдэг. За ялангуяа маш их хүчин ороогоод идэх хүүхдүүд байдаг шүү дээ. Хүчин ороогоод идэх хүүхдүүд бол маш их эрчим энергийн дутагдaltaй. Ялангуяа тэр ээж аваас ирж байгаа эрчим энергиээр маш их дутагддаг. Ээж аваас ямар эрчим энергиэр хоолтон гэсэн чинь ээж аавын тэр хайрын халамжийн ойлголцлын эрчим энергиэр дутагдаад ирэхээр хүүхдийн эрчим энерги буураад ирэхээр аяндаа дархлаа сулраад хүчин оромтгох болоод эхэлдэг аяндаа. Тэгэхэд бид нэр ерөөсөө тэрийг ойлгохгүй сэтгэл зүрхтийг харцаж үзээгүй хэрнээсээ эмчтэр дагуулчжол аптекаар өчнөө ингээл мөнгө төгрөг. Аваад тэгэл нэг тийм робот чиг яг л тийм робот чиг зүрх сэтгэлтэй өсчгөрөө хүүхдүүдтэй хүртэл ингээд сэтгэл зүрхэн гүн орж ирч чадахгүй юм. Би одоо ингээд хүүхдүүдтэйгээ харьцаа хүмүүс ярахаар яг ингээд чин сэтгэлээс хүүхдүүдтэйгээ яриа өрнөж байгаа хүмүүс ая цөөхөн харагддаг. Нэгдүгээр эсгэж л харьцаад байдаг. Миний хүүхд яаж нээж ин өнөөдөр миний хүүхд ямар аваа чамд яаж ийна юунд хутарч ийн юунд одоо шаналж ийн юунд одоо хэцүү байгаад байна одоо юу чамд дутагдж ийн юу болохгүй байна гэд ярилцдаг шүү дээ. Тэгэл бидний ярилцж байгаа юм чи даалгавраа хийсэн үү? Хичээлдээ явж ийн онц сурч ийн ирээд сэрсэн чи. Тиймэрхүү л тэгж л харцдаг ерөөс. Тэр одоо юу одоо хиймэл оюунхантай харцаад байгаа юм шүү дээ. Ерөөс зүрх сэтгэлийн өнөөдөр тэр хүүхдийн зүрх сэтгэл ямар байсан, өнөөдөр тэр хүүхдийн мэдрэмж ямар байсан гэдэгтэй харьцдаггүй. Тэрийг сонирхдаггүй. Бид нар ч гэсэн баг хахад хин тэгж асууж ирсэн ер нь тий. Тий. Бидний хүүхд тахт хизээш тэгж харьцдаг л байсан шүү дээ. Миний охин яаж ийн юунаас айж ийн юу хэрэгтэй нь яаж ийн гэдэг аав ээжтэй хэлээч. Би л тийм асуулт бол амьдралтаа сонсож байгаагүй. Яг баг л юм яриад байна л да. Тэрний оронд зүгээр би ингээл дуртай зүйлийг хийснийхаа төлөө зүгээр ямар ч гин буруугүй хэрнээсээ шийтгэл авдаг байсан байхгүй. Аюусан тэр бол маш тийм хүнд шархыг өгч байгаа байхгүй юу? Тэ
буруу мийг байхад шийдвэрлэн гэсэн чи юу гэсэн үг? Тийм аюу санаа тэгэл ийм л ах ёстой гэсэн тэр хатуу сэтгэлээр өсөж байгаа байхгүй тий. Тэгээд тэгэхээр чин тэр эцэг хийсээ тэр сэтгэлийн шах трама аваад тэгэхээр өөрөө насан туршид юусоо эцэг ихтэйг нойрохыг хүсэхгүй дээ. Болио өстой хажууд нь харт авчтаад байт юм гэл тийм хүмүүс маш олон байдаг шүү. Тэгэхэд ингээд маш гоё ингээд харьцаатай эцэг их маш гоё харьцажсэн хүмүүс байдаг л да. Тэгээ цөөхөн 100-ны 30 20% тийм л да. Гэтэ яг бас туулал юм да тийм нэг бодлын. Яг туулж гараад тэр бүгдийг ингэж ойлгож ухаараа туулж гаруулад та тэгээд тэр бүгдийг давж гараагүй туулж гараагүй хүмүүс нь өөртөө ингэж улам сэтгэлийн тэр шарах өөртөндөө тэгээд өөртөөхөө зохиосон гэр бүлээ хүртэл тэр травмагаа халтаагаад байдаг байхгүй. Тэр нь маш харамсалтай. Яста үе дамжаал. За аз болж сүүлийн үед л нэрээ хүн гэдэг чинь сэтгэл зүрэхтэй юм биш үү? Би бинийгээ хайрлаж ах хэрэгтэй юм биш үү? Хүчирхийл хэрэггүй юм биш үү гэдэг сүүлийн үед л яриа нөгөө хүмүүс чинь ойлгоод ах шиг яа хуучин болчтой мэдгүй зүгээр алан талан л гэдэгсэн шүү. Тэстэ нэрээ муу юм сошиалаар орж ирчин сайн юм ч орж ирчин шүү дээ. Сайн тийм ээ. Та нар ч яа чин тийм байсан уу байгаа. Энэ сэтгэл байна уу танд тийм дуусаа бодох юм. Мэдэрч байгаа юм байна уу? Би ганцаараа худлаа юм байсан уу? Бүгд ингэ дотор оцсон юм. Судлаад ирж эцэд юм биш. Суугаад байгаа юмс. Тэг би нөгөө хэрэг туртаа болохоор аяга олон хүмүүсийн амьдралыг ингэ судалж байгаа байхгүй угаасаа. Тэгээд угаасаа нөгөө олон кейс төр гэдэг шиг. Олон кейсийн судалгаагаа ярьж байгаа шүү. Түүнээс өөр амьдрал яриаг шүү. Миний амьдрал угаасаа биний судалгааны ажил гэр бүлээсэн л да бага насны тэр туул мань гэр бүлтэй холбоотой байсан хвчлээ. Тэгээ бусдын амьдралыг ч гэсэн сонсон ингээд олон хүмүүс ингээд юм ярьж байгаа шүү. Олон хүмүүсийн амьдралыг сонсоод олон гэр бүлийг ингээд ажиллаад миний угаасаа төрөлхийн зан тийм ажиглагч ахгүй юу? Энэ хүн гэр бүлтэйгээ яаж хамжин бусад хүмүүс яаж ингээд маш их ажилдаг, ажилсныхаа хүчинд маш их зүйлийг судалгаа олдог. Тэгэхэд ер нь бол ийм л юм байсан бэ ингээд учир шалтгааны тэр ажилсныхаа үндсэн дээр олж авч байгаа байхгүй. Таас яаж юм тэгээд ингээд хөндөгдөж гин гэжсэн та дотор талаас. Гомдоолоо. Гэтэ одоо яаж юм гай болчихно уу? Ингээл дотоод сэтгэл зүрхийн ингээр буул харч болгоно. Ерөөсөн ингэ хөдлөхгүй. Чинийх яг тийм биш шүү. Ингээл бүр ингэ хөлтөө. Яагаад ингээл эрэгтэй хүмүүсийг бид нэр хөлтөө гэж хэлдэг юм. Багаас нь яа тийм энэ муу эрэгтэй юм чинь ингээл эр хүн хизээ уйлж исэн гэж зодсоор байгаа тий. Хатуу хандсаар агаад нөгөө сэтгэл зүрхийн багаас нь блоклаа гэж. Тэгээд өсөн наснаас хал үзүүлэн ингээд солиорч. Өмнөх хичээл дээр шүү дээ би яг эрэгтэй эмэгтэй тэр хөөхтүүд яагаад яг энэ тухай ярьсан шүү дээ. Ямар нэртэй хичээлээ та мартцсан. Тэр сэтгэлийн хоосрол гэдэг чинь тэр эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй бас нөгөө нэг ялгаатай харьцнаас болоод бас их тэр сэтгэлийн болоог бас байдаг шүү. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдээр маш их тийм сэтгэлийн тэр хоосрол гэдэг юм чинь ороод ирцэн байна. За тэгээд сэтгэлийн тэр хоосролтой эрэгтэй хүүхд яаж цаашаа тэр гэр бүлтэйгээ тэр сэтгэлээс уян зүйлээр харьцах уу? Яаж гэр бүлтэй тэр нэгтэй гиссэн байдлаар харьцах уу гэж хэцүү шүү дээ. Ингээл багаасаа ингээд сэтгэл зүрхэн тэр чулуу шиг болцсон. Чулуугаар ингээд дарагдцсан байгаа л да уулын сэтгэл зүрхэн байгаа л да. Гэтэ ингээд чулуу муулуугаар ингээд дарагдцсан. Ингээд блокт болцсон. Тийм сэтгэл зүрхтэй тэгээд таг хөлдөө гэдэг нэр аваад тэгээ эмхтэй хүмүүс урах гэдэг байгаа. Уул нь хүн адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Даанч эрэгтэй хүүхдүүдтэй илүү тэгж хүүхдэн харьцаж байгаад ингээд бүр ихт болоогчдаг. Угаасаа хүүхдүүдтэй хичээл орж яхад анзаарах жилээ. Их хөвгүүд нь ер нь юм дуурахгүй. Охтууд нь яг юм яриад энэ хөвгүүд нь юм дуурдаг юм бэл. Бүр ингээд тэр блокл нь бүр багасаа өгцсөн юм сая хэцүү. Тэгэл ээж аав нь юусоо дэмждэггүй. Би уул нь ингээд хөл бөмбөг ингээд сонирхдаг.
хөлбөмбөгийн тийм тайлбарлагч болно гэж боддог гэж уул нь хөөрхөн амтэн тэгэл бодож явдаг мэрэгчлээ хэлж байгаа байхгүй юу. Ингээл ийм болно да. Тэгээд ээж аав нь яасан тийг мэдэхгүй гэсэн чи ээж аав мэдэхгүй ч. Гэсэн юмсээ би мэдээд байгаа байхгүй юу. Ээж аав мэдэхгүй нь. Аюусан. Тийм хүмүүсд ирсэн шүү дээ. Би заус бүр бага наснаас аль ингэдэм байна да хөөрхөө дөө. Бодчихлоо. Тэгээ томрохтсон бүр тэр блок нь бүр их нэмэгддэг. Тэр чулуунууд нь бүр их нэмэгддэг томрохтсон. Алтай их тусаад чулуун гэж байна. Тийм шат авч байгаа тийм чулуун үүдэл дуусаараа үүж хайх. Хань хэцүү шүү дээ. Та нар яаж юу бодож байна? Бидний нэг өмсөж байгаа хувц хүртэл нэг тийм бараа болчих тий гадар. Хувцсны өнгө бидний аавраад нөлөөлдөг шин. Та нар хараа анзаарсан уу? Дээр үеийн кино үзэн ш. Дээр үеийн кино чинь судалгаатай хийчихэж байгаа шүү дээ. Дээр үеийн кинон дээр ер нь бол ингээд өстой нөгөө нинжа нар л хар хувцастай идэгс тий. Бусд нь бол харин ч дандаа л юм тийм өнгөлөгтэй улаан ингээл нөгөө язгууртан байх тусмаа ингээд солонгорсон хувцастай явдаг гэсэн. Маш тийм сүнслэг хүмүүс байжээ. Бид нэр ингээд харахаар ингээд нөгөө өмсөж байгаа хувцсан ч ингээд бараасаал өвөл мөвөл бүгд нэг бөөдөөс харан очиж тий. Нэг тийм хар гутал бүгд нэг хар гутал харан тийм хөөхгүй төмөрт ирчүүд нь бүр ялангуяа дандаа л нэг бөөдөөс харан очиж тий. Тэгээ эмэгтэйчүүд нь яг хаач нэг цагаан өнгийн хүслэг юм бас өмсөд байгаа юм а тий. Тэгээ бүр ингээ харахаар тэгээд би нөгөө хус дизайны сургууль нэг хэсэг сурч ирсэн байхгүй юу. Тэгээд анх удаа тэгж харж байгаахгүй хүмүүс явцдаг. Хотод штэ. Хотоос нь сууж байхдаа өгөл гэсэн чинь энэ хүмүүс чинь дандаа яг нэг бөөдөөс хар мар юм бол ямар ч манай Монгол ямар сонирхолтой хувцастай юм гэж ямар ч санаа авах шийдэл алгаа гэж харж байсан. Гэсэн чинь сүүл рүү судлаад гисэн чинь хүний тэр сэтгэл санаа ямар байна, нийгэм ямар байна, тэр хүмүүс өмсөж байгаа хувцалтанд хүртэл их нөлөөлөв. Би нэг хэсэг миний бүх хувцас хар байдаг гэсэн. Өсвөр насн дээрээ. Тэгээ сүүлийн хэдэн жилүүд би өөрөө анзаараад хүүе дандаа хар хувцастай байшаа. Тэгээ ерөөсө тэр цагаас хойш ерөөсө хар өнгө хувцас аваагүй. Өөрөө анзаарснаас хойш. Тэгээ ер нь ингээд хувцсны өнгө хүртэл тэгээ загвар хүртэл бидний тэр аавраад бас нөлөөлж идэг. Гэтэл бидний аавраад хар өнгө байхгүй. Дандаа солонгорсон гоё юмнууд байдаг. Та нар өөрсдөө нэг гоё нээгэж зүрх сэтгэлээ гоё нээгэж. Ингээл тас хаалттай хүмүүс орж ирдэг байхгүй тийм. Би нээх гэж зовноо. Эхний хичээл дээр бол бүтэхгүй шүү дээ нээгдэг. Тэгээд 2 3 4 гоо ингээд би одоо нэг сарын ингээд сургалт авна шүү дээ. Сарын явагт хамтарсан сургалт авна шүү дээ. Тэгэл хиндээ ингээл болоод байгаа нь мэддэхгүй, таалагдаад байгаа нь мэддэхгүй, таалагдахгүй байгаа нь мэддэхгүй ингээд суугаад. Тэгээд тэгжээд бүр 2-7 хоног өнгөрөөд 3 дахь 7 хоногоос ингэж юм ярьж мэрдэг болж ихээр сайн уу маань тоолж ихээр тэгээ задраал гэж сар дуусчихгүй юу. Нөө цусан жавхаар тэгдэж штэ. 7 хоног амарттай хөрөвдөлтөй одоо үзчих. Тэгээ нөгөө 7 хоног цусан 7 хоногт айгаа одоо үзсэн айгаа хөрөвдөлтөй бодохгүй. Эхний 1 2 хүүхдүүд гэхдээ айгаа хурдан задардаг л та. Эхний 1 2 өдрөд хичээл ингээд би бинт юм ярихгүй штэ. Тэгэл 3 дахь өдрөөс ингээд задраал 4 дахь өдрөөсөө задраал. Тэгэл яг 5 дахь хагасаа бүтэнсэн ингээд яг 6 7 хоног яг ид тайр дурлалын өрнөө л хийжсэн чи заац 7 хоног дууссан баяртай. Яг тэр шиг яг гой дундаа орохоор ингээд нээгдэл идсэн чинь сар дуусчлаа. Айгуу тийм том болгоцсон удаан тийч нээгдэж байгаа байхгүй юу. Бид тэгдэж штэ. Яг тэр юм шиг. Хаяа ингэж комеди ярих гэдэг тийш үү. Айгу хошин шогч шүү гэдэг бас давхар гэдэг. За асуух юм байна уу? Ядаж юм асуул та энэ чинь худлааш тэгээд ницаал та ядаж. Энийгөө шаргуулж яваадах юм. Ахад жижигсэн бодгийг хэлсэн. Манай яг ярьдаг хэдэд ороод ирсэн бол зүгээр. Тэ.
Намайг баг юм ярихгүй. Тэр хэд маань өндөр ирээгүй юм л дээ. За тэгээ ер нь саяны ярианаас тэгээд хэрэг яг ойлгоод ухамсарсан бол эцэг эхий одоо өөр нүдээр харж эхлэх байх. Хэрэг эцэг эхийг асуудалтай харьцаатай хүмүүс байсан бол эцэг эхийг нэг арай өөр нүдээр хараад за гэдэг зөөлрөх байхаа гэж найдаж байна. Яг хөт бид нар өөрсдөө л одоо сонгосон юм жаах. Гэхдээ цуурхан зөндөл байгаа шүү дээ. Сайн харилцаатай гэр бүл төрсөн ч муу харилцаатай гэр бүл төрсөн ч эцэст бид нар хөгждөг, сурдаг, авах юм байдаг, сайн тал байдаг. Сайн тал дээр нь л анхаарал өгч тэгээл сайхан болно. Түүнээс миний хувьд бол бас маш их алцаантай байсан. Би ч марг тэгэлээ. Нөгөө жирийн өдөр нь амьдралын жирийн өдөр нь л нөгөө нэг хэрүүл маргаан зодооны өдөр шиг л байдагс. Яа нэ ээж үзчихэд юм шүү дээ. Юугаа таавч танд үзчихвэл яах гэж ороод. Тэг үнэлтэй ингээл өглөө босгоос ихүүлээл ингээл би одоо ингээд хэлдэг байхгүй. Өглөө босгоос ихүүлээл ерөөсөө ингээл эрүүл оруулалтаа ингээл нэггүй өдөр ч гэсэндээ ингээд сайхан тайван энийг гэдэг чинь би гайхдаг байхгүй юу? Хөөх өнөдөр чи яасан нам хүн байх чинь вэ? Гайхаж юм хаа. Дугаа хураачихсан дараа айжмаад яасан бол гэж бодлоо тий. Одоо бол би тэгтээ яг ойлгоо сурцсан. Надад маш их тархлаа тогтоосон л тоо. Аюу хэцүү би сурч авч байхгүй аюу талархуу штэ. Тэгээ ер нь бол ээж аваа сонгож төгсөнтэй биш маш их баяртайгаа. Яг л би маш их зүйлийг сурцсан. Маш их тийм гэр бүлийн асуудалтай харьцааны тархлаа тогтсон. Өөр бусад хүмүүс үг дааж чаддгүй. Би бол маш сайн үг даана. Бусад хүмүүс ингээл ээж аав нэгэл янз янзаар ингээл гомдож гэрээс явна гэдэг. Би бол тэр тал дээр бас маш сайн тархлаад өгсөн. Энийгээ л ээжтэй. Угаасаа твч. Болол тоглоом болсоос үжтэй. Зарим хүмүүс ингээл гэр бүлийн ингээд таагүй харьцаа ингээд байж чаддгүй юм билээ л дээ. Нэг хөргөнтэй болдог, гэртэй болдог, хамт амьдрах шаардлагатай болдог тий. Нэг хадамтай болдог. Тэгэл хамт амьдрах шаардлагатай болдог. Эсвэл ойр уулзах шаардлагатай болдог. Тэр зангийн төвчж чадахгүй нэ яа хэдэлтэй. Би тэгсэн чинь наа бүр тархлаад цуцсан. Тэгдэж штэ гэл энийг л тий. Зүгээр гоё нөө гэждэг болсон. Ингэж тархлаа суна гэдэг чинь бас авах зам л юм да. Ийм болтол намайг тархлаажуулсан. Тэгээд энэ гоё юм дөө. Зөндөө алдчихсан. Тэгээд алдаанаас суралцах тусан тэгэл талархал идэв штэ. Ийм хэцүү зүйлтэй тулгараг байсан бол би өдөө тэнэг хിവэрэл дуусах байсан байна да гэж боддоо штэ. Тэгээ бас хэцүү хүн яг хэцүү нөхцөл байдалд орж ил тархин ажилтдаг юм билээ. Түүнээс биш бүх юм нь болоод нэг идэж уух юм нэг байгаа л ингэсгээл байвал ерөөсө комфорт зонтой байгаа л хүний дээр тарих ухамсар нь хөгждгүүл юм билээ. Яг л нэг тийм амтналаа шүү дээ. Харин ч хэцүү хамгийн хэцүү бэрх замын сонгоч л хүн яг амьд тулна гэдэг шиг тэгжил хөгждөг юм билээ. Тэгэхээр ер нь баярлж байна. Тэгэхээр нэг цаг л ярьж байна. Одоо 30 минут нэг асуулт хариулт юм яачаа тэгээд тал руугаа ороо доо. Цаг 30 минут ярьдээ. Тэгээ нэг 20-30 минут туслах гэдэг байхгүй юу? Асуух зүйл байна уу? Энэ одоо ямар учиртай юм болоо? Яах юм аа? Ярилцах юм байна уу? Бас гэдэг асуулт байсан хойно байсан хүмүүс асуудалтай гэж хэлчихлээ. За. Ойлгоод бол тэр асуудалтай гэр бүлийн захиалга байна. Тийм шүү дээ. Эсвэл ойлгоогүй бол одоо өөрийнхөө зохиолсон өөрийнхөө бий болгож байгаа гэр бүлд нь дахиад асуудал нөхөрлөл. ойлгочвол арай өөр үзэх. Ойлгоод ухамсарлчвал өөрийнхөө тэр гэр бүлээ харин гоё. За бичлэгээ оруулах гад үзсэн чинь хэд хэдэн чухал зүйлсээ бас оруулаагүй орхитуулсан байна. Тийм учраас би нөхөж тавиад энэ хөө бичлэгээ оруулчаа. За хамгийн чухал зүйл миний хичээлүүд дээр хин нэгнийг буруутгасан, хин нэгний буруу, хин нэгний зөв гэсэн ямар ч тийм талцлын зүйл байдаггүй. Яагаад гэвэл би өөрөө буруу зөв гэсэн хоёр тэр туйлаас гарцсан, өөрийгөө аваад гарцсан хүн учраас юмны зөвхөн учир шалтгааныг ярих дуртай. Учир шалтгааны ийм учраас тэгсэн юм ингээд байгаа учраас тэгээд байгаа маа гэдэг учир шалтгааныг илүү их дүн шинжилгээ хийгээд ерөнхийдөө хичээлүүдэд ордог. За тэгэхээр зарим хүмүүс одоо өөр дээрээ хийх тусгаж аваад миний ярьж байгаа хичээлийг өөр дээрээ хийх тусгаж аваад өөрийгөө өмгөөлөх, өөрийгөө зөвтгөх те чи ингээд
буруу одоо ийм биш тийм гэсэн яг хэрүүлийн шин чанартай юмнууд хэлэх гээд байдаг. Тийм орой миний хичээл одоо танд тиймэрхүү одоо сөрөг ч юм уу хин нэгнийг буруутгасан байдлаар сонсогдчихвэл миний зүгээс бол хизээч хин нэгнийг буруутгаж хин нэгнийг зөв сайн гэсэн тийм хоёр талцалд бол оруулдаггүй байгаа. За тэгэхээр ээж аавтайгаа хэрхэн ойлголцох, ээж аав хэрхэн уучлах уу гэж яриад гисэн чинь нөгөө нэг одоо 60 70 настай тий социализмын үеийн хүмүүсийг одоо буруутгаж ярьж гинэ гэд дайрах хүмүүс бас байгаа. Тэгэхээр та нар ч гэсэндээ хүүхдүүдтэй бас ад үзэгдээд явж гэдэг юм уу? Одоо тийж уурлах, шүүмжлэх хүмүүс бас гарч ирж байна. Миний хувьд бол он нь хамаагүй. Та 60 70 он нээж байсан хамаагүй танд тэр эцэг эхээс үлдсэн хүүхэд насны трама байгаа бол гэдэг өнцгөөс нь ярьж байгаа болохоос биш. Би яг үеийнхэндээ зориулаад тэр тэд оных одоо муухай байна. Тэд оныхоос болоод трама авцсан гэсэн утгатай амир үсээ яриаггүй. Зүгээр та хэдэн ч оных чи 2000 оных байна уу? 60 оных байна хамаагүй. Зөвхөн танд тэр хүүхэд насны трама үлдсэн байна уу юу? Эцэг их тэр гэр бүлийн харьцаа яаж үлдсэн бэ гэдэг талаас нь учир шалтгаанд зүгээс нь тайлбар өгч байгаа шүү. За энийг одоо зөвөр ойлгоорой. За яагаад тэгвэл насны хүмүүс тэр хүүхэд насны сэтгэл зүйн травматай байна вэ гэсэн чинь ерөнхийдөө өнгөрсөн түүхээс судлаад үзэхээр бүгд ямар ч асуудалгүй жаргаад бүгд нэг бие биентэйгээ сайхан харьцаад нийгмийн жигтэйхэн гоё тийм диваажин шиг байсангүй. Бүр одоо бидний эмээгийн өвөөгийн тэрний эмээ өвөөгийн үед бол бас дайн байлдаантай хилмигдүүлэлтэй алаан тулаантай үед өсчихсэн. За сүүл рүүгээ тэр дайн байлдаа нь арай гайгүй болоод эхэлсэн чинь хин нэгний орны дарангуйлал ямар нэгэн орны тэр гадны үзэл суртал хавчлаг дарамт одоо учир зүггүй ирээд алдгүй маа гэхэд үзэл санааны хувьд тийм дарамт шахалтууд аяг орж иж ирсэн. Ялангуяа тийм социалист үеийг би илүү онцлж яриад байгаа хгүй юу. За тэгээд бидний ээж аав хизээч биднэрт хүүхдүүдтэй сэтгэл зүйн трама үүсгэй гэж хүсдэггүй. Хизээч миний хүүхд одоо сэтгэл зүйн өвчтөй болчоосоо эсвэл намайг одоо бодоод тавуурхдаг байгаасаа эсвэл би одоо амьдралынхаа нэг тийм хар бараан дурсамж байгаасаа гэж ямар ч эцэг их хүсдэггүй. Зүгээр л тэд нэр өөрсдөө маш их хүнд хэцүү нөхцөлд маш их хүнд хэцүү амьдралыг одоо туулаад гараад ирсэн өөртөө маш их тийм сэтгэл зүйн хувьд шарахтай учраас одоо ухамсаргүй байдлаар буюу далд ухамсарынхаа нөлөөнд автаад хүүхдүүдтэй тэр трама гэдэг нь одоо үлдээсэн байдаг. Түүнээс биш тэднэрт багаас нь хүүхдүүдтэйгээ яаж харьцах уу, одоо өөрийгөө хэрхэн ангахаа, өөрийгөө хэрхэн хайрлах уу гэдэг зүйлсийг ярьж байсан. Тийм учраас одоо бид нар эцэг эхээ яг энэ талаас нь бодож ойлгох хэрэгтэй. Би одоо ээж ааваас энэ трама авсан. Миний хүүхэд нь сайхан байгаагүй гэвэл ээж ааваа буруутгаж үзэн ядхаас илүү учир шалтгаанд байдлаас харж үзэх хэрэгтэй. Яагаад миний ээж аав тэгвэл надтай тгээ харьцсан. Намайг одоо хүссэндээ намайг зовоох гол хүссэндээ миний одоо сэтгэл зүй трама үүсэх гээд ингэж харьцаагүй маа гэдгийг ойлгох хэрэгтэй. Яалтчгүй учир шалтгаан нөхцөл байдал нь л тэгээ таарсан байгаа байхгүй юу? Түүнээс биш манай монголчууд тэгж хин нэг үүлийг үзэх, хин нэг зовоох, тамлах тийм сэтгэл мөн чанараас нь байдгүй. Зүгээр л тэд нэр өөрсдөө маш одоо тэр хүүхдүүдтэй тэгж одоо хүсээгүй байдлаар буюу өөрийгөө гаднаас ажиглах сэтгэхүүгүй далд ухамсарынхаа тэр нөлөөнд хавтагдаад аргагүй ирэхэнд хүүхдтэйгээ хэцүү одоо хүүхдтэйгээ тэр сэтгэл зүйн травмад ортолон тэгж харьцсан байгаа байхгүй юу. За тэгээд одоо тэгвэл өнгөрсөө одоо би нэгэнт насанд хүрсэн 20 30 40 хүрлээ ээж аавдаа юм хэлээд юусоо ойлгохгүй байна гэсэн хүмүүс бас байдаг. Би одоо маань их хахир хатуу хүн их өндөр шаардлагатай ерөөсөө тийм гэр бүл шиг байж чаддгүй гэдэг юм уу эсвэл ээж маань ингээд өвөнд орохгүй үний тэрэг байна гэд байдаг. Тэгвэл би харилцах аргыг бас олсон. Эцэг эхүүд маань одоо яадаг юм 70-тай, 80-тай, 60-тай
эртээ ч гэх юм уу одоо өндөр настай хүмүүс байлаа. Тэд нартай яаж харьцах вэ гэвэл хэрвээ үнэхээр тийм хахир хатуу ширүүн зүрүүд зан гаргаад байвал тэднэрт хайр дутагдсан байгаа. Хамгийн гол бид нартай тэгж сөрөг байдлаар харьцах гол шалтгаан нь хайр, айдас хоёр байдаг. Айснаасаа болоод айдсан дээрээ дөрөөлүүлээд айдас өөрийнх нь даалт ухамсарт гүн сууснаас болоод хайр дутагдсанаас болоод хайр тэр хамгаалал халамж тэр зөөр сэтгэлийн нандин мэдрэмж дутагдсанаас болоод хүн хүүхдүүдтэйгээ тэгж сөрөг байдлаар хахир хатуу байдлаар ханддаг. Тийм учраас бид нар ээж аавтайгаа одоо сүргэлдөөд маргалдаад өвөндөө оруулах га тархийг нь одоо угаах гад синхруулах гээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэр одоо дараагийн шатных зүйл. Хамгийн ихний шатны зүйл нь юу юм гэхээр бид нар хайраар халамжаар л харьцах хэрэгтэй. Хайрлал, халамжлал, зөрүүд зан гаргасан ч гэсэндээ тэрийг хүн дээр тусгаж авахгүй ойлгоод тэгээд айл болох өөрийг нь хайрлаад халамжлаад ах юм бол зүрх сэтгэлтэй хүн лимчин гисэн хайлна. Тэр зүрүүд зан хахир хатууд зан байдал нь аажмаар байхгүй болдог. Эцэг ихэнх ачийг хариулъя. Ээж аваа би одоо ойлгохтой болж байна. Одоо яаж сайхан харилцаа үүсэх вэ гэвэл ерөөсөө л тэр хайр халамжийн л харьцаа байдаг. Түүнээс биш та намайг ингэж баг багт маань ингэж харьцаж надад баг багт маань ийм сэтгэлийн шарах ингэж суулгасан. Та намайг байхад ингэсэн тэгсэн таны энэ хахир хатуу зан чинь болохгүй та ойлгох ухаар гэж сөргөлт юм бол бүр илүү байдалд орно. Зүгээр л эцэг гэхээ хүлээн зөвшөөрөө тэдний багнаас ямар хэцүү өнгөрсөн бэ? Тэднэрт хайр халамж дутагдсан байна. Тэд нар асар их хайцаар өссөн байсан учраас надтай тэгж харьцах аргагүй байна гэдгийг ойлгоод тэгээд адилхан л тэр холоос ч гэсэндээ тэр хайрынхаа эрчимээ гэлгээгээд хайрлах үгүй одоо зориулж одоо бяцлагын аргаар ч юм уу эцэг ихтэй тэр хайрын эрчим энерги явуулаад харьцахтаа хүртэл тэр хайраар харьцаж л бид нар одоо гэр бүлийнхаа харилцааг аварчултан эцэг ихийнхаа тэр сэтгэлийг нь дэвтээн за мөн ачийг нь хариулах нь вэ штэ. За энийг сайн ойлгох хэрэгтэй. Нэг одоо бас гарц гаргалгаа юм энэ бол. За тэгээ дахиад нэг зүйл хэлэхэд хүүхдийн тэр сэтгэл зүй, трама аав гэхээс илүү ээж гэдэг хүнтэй асар их холбоотой. Асар их холбоотой байдаг. За одоо боддоо аав нь арх уудаг архичин ээж нь уудгүй. Ээж нь бол гэрийн одоо сайн эзэгтэй, сайн эмэгтэй байл хүүхдийн одоо хүүхдэд тэр сэтгэл зүйн гэмтэл үүсгэх нь арай бага байдаг. Арай гайгүй. Хамгийн гол нь хүүхэд ээжтэйгээ илүү зүрх сэтгэлийн хувьд холбоотой байдаг учраас ээж бол одоо бага насны травманы голлох хүн байдаг. За гэтэл аав нь зүгээр хэрнээсээ ээж нь сэтгэл санааны янзан бүрийн асуудалтай эсвэл архитаар сэргэлдэг байх юм бол тэр хүүхдийн сэтгэл зүй бол үнэхээр гэмтэлтэй өснө. Ер нь бол ээж нь бол арх уудаг, ээж нь сэтгэл зүйн гэмтэлтэй янз янз авиртай байх юм бол тэр хүүхд ер нь л эрүүл тэм сэтгэлгээтэй өсөх бараг боломж байдгүй. Маш ховор тохиолдолд тэр хүүхд эрүүл сэтгэлгээтэй эсвэл одоо олон жилийн тэр эмчилгээ хийлгэж өөртөө ажиллаж бусдаагаа адилхан тийм эрүүл сэтгэлгээтэй эрүүл болно. Тийм учраас тэр ээжийн байдал хүүхдэд бол шууд 100% ингэж хурц одоо очиж тусцсан юм аа. Тийм болохоор тэр хүүхэд насны травманы гол эзэн буюу тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл өсөх үү, өвчтөө өсөх үү гэдэг нь голчлон ээж хүнээс шалтгаалдаг. За энэ бол тийм маш бас чухал анхаарах ёстой зүйл. Тийм учраас одоо эмэгтэй хүмүүс, ирээдүйд ээж болох хүмүүсийг бас маш их ойлгож, маш их хайрлаж, дэмжиж явах хэрэгтэй. Цааш өөр удамдаа ингээд маш их гүнзгий нөлөө учруулдаг учраас энийг бас маш сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ бол сэтгэл зүйчдийн одоо олон жилийн судалгааны үр дүнд гаргаж ирсэн одоо онол томьёо байгаамаа. За ингээд эцэг эхтэйгээ хэрхэн харьцах уу? Өөрийгөө одоо сэтгэл зүйн травмагаа одоо хэрхэн богино хугацаа алдахгүйгээр одоо хүлээн зөвшөөрж дэмжих үү? Хэрхэн уучлах уу болон хэрхэн одоо учир шалтгаан тэр травма үүсэж байх нөхцөл учир шалтгааныг би хангалттай одоо энэ бичлэгээрээ та бүхэндээ тайлбарлаж өглөө.
авахын аваа тэгээд хаяхын хаян бизээ энэ бичлэгээ ингээд өрн дуусгая да.